улсын халдварыг хүн шинж тэмдэгтэй болон шинж тэмдэг илэрхгүй хэлбэрээр халдварладаг. Халдвар авснаас хойш 1-ээс 14 хоног, дунджаар 5-аас 6 хоногийг нууц үе гэж нэрлэдэг. Нууц үеийн хугацаанд шинж тэмдэг илэрхгүй. Зарим тохиолдолд лабораторийн шинжилгээгээр илэрхгүй бөгөөд бусдад халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс эмч мэргэжилтнүүд шинж тэмдэг илрээгүй хавьтал болсон тохиолдолд шинжилгээг 6 дахь хоног давахыг зөвлөдөг. Хэрэв та халдвар авсан хүнтэй хавьтал болсон буюу маск хэрэглээгүй үедээ 15 минутаас дээш хугацаанд агааржуулалтгүй орчинд хамт байсан, 1 метрээс дотгош зайд харьцсан ахуйн замаар аяг халуугаа хамт хэрэгэлсэн, халдвар авсан хүнийг хүрсэн аливаа гадаргууд хүрэлцсэн, гараан халдваргүй жуулж угаахаа мартсан бол COVID-19 халдвар авсан байх магадлалтай тул энэ үед аль болох өөрийгөө тусгаарлаж бусад хүнтэй хавьд болохгүйгээр дархлаагаар дэмжиж шинж тэмдэг илрээгүй тохиолдолд 6 дахь хоног шинжилгээ өгөх нь үр дүнтэй бөгөөд гэр бүл хамт олон бусдад халдвар тараах гинжин хэрхийг таслан зогсоож цар тахлыг хамтдаа даван туулахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм а. Таны эрүүл мэнд таны гарт.